нам дээр бид нэлээд улс төрийн том шийдвүүдийг гаргах ёстой. Ийм нөхцөл байдалд бид тодорхой хэмжээний намын том бодлого гаргах ёстой байна. Урд өмнө ч бид гаргаж ирсэн. Удирдах зүйл хурлах ёстой. Би удаадараа удирдах зүйл хурлын удирдах зүйлийн хурлуулах гэсэн шийдвэр бөгөөд шаардлагыг хүртэл тавьж ирсэн шүү дээ. Тийм болохоор удирдах зүйл зайлшгүй хуралдаж ийм нөхцөл байдал дээр тодорхой шийдвэрийг гаргаж явах хэрэгтэй. Тэгэхээр удирдах зүйлд хурлах ёстой байсан хурлцсангүй шүү дээ. Яагаад өнөөдөр удирдах зүйл хурлахгүй байгаа гэдэг бид нар бас нэг асуудлыг харах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр яг энэ дотор бид нар бүлэг хурлахгүй асуудлыг яриад байгаа болохоос биш яг үндсэндээ намын том шийдвэр гаргаж явах хэрэгтэй шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдалд. Энд чинь улс орны нөхцөл байдал нэлээд хүнд болж та төсөв үйлдэж байгаа асуудал болж байна. Засгийн газар нь унчлаа. За тэгээ энэтэй холбоотой цаашаа ямар бодлого байх юм гэдэг асуудал дээр удирдах зөвлөс тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар өчигдөр бас намын дарга ерхий нарийн бичгийн дарга нар хоорондоо уулзалтсан. За энэ уулзалтаас удирдах зөвлөл болоод бүлгийн хуралдааныг төр хугацаагаар хойшлуулъя. Ер нь бас тодорхой хэмжээнд асуудлуудаа яаж бас нэг дүүл гаргах гэсэн нэг ийм зүйл гарсан. Тийм болохоор өнөөдрийн хурлааг зарлаагүй. За мэдхгүй. Тэрийг би мэдхгүй. Хоёр бүлгийн дарга байхгүй. Нэг л бүлгийн дарга байгаа шүү дээ. Нэг л бүлгийн дарга байж байгаа. Нэг л бүлгийн дарга байгаа. Монгол Ардын улсын их хурал дотор байгаа Монгол Ардын нам дотор нэг л бүлгийн дарга байгаа. За яг хөө манай бас бүлгийнхээ хуралцсан асуудал бий. Гэхдээ энэ албачаагийн асуудал шүү дээ. Албачаагийн асуудал. Тийм болохоор өнөөдрийн хувьд нэг л бүлгийн даргатай байж байгаа. Өнөөдөр ихэд бас бүлгийнхээ нэлээд хэдэн гишүүдтэй би бас орж уулзсан. Нөхцөл байдлын талаар ярилцсан. Ерөнхий асуудлуудаа ярьж, ер нь цааш яаж ажиллах юм гэдэг асуудлууд ярьсан. Түүнээс тэгж хоёр бүлэг хуваагдаад байгаа асуудал. Ерөнхийлөгчийн хориг ярьсан уу? Ямар байсан шүү дээ? Ерөнхийлөгчийн хориг чинь өөрөө хугацаатай хориг. Тийм болохоор дараа 7 хоногоос даргын зөвлөлд хуралдаж энэ тов дараал дотор мэдээж оруулна. Тийм болохоор цаг хугацааны хувьд цаг хугацаа дотор ерөнхийлөгчийн хоригийг авч хэлсэн. Хориг үндэслэлтэй юу гэдгийг ямар тайлбар өгөх вэ? За би доторхын асуудлыг мэдээгүй хэвлэлийн мэдээлэлтэй байж байна. Тийм болохоор мэдээж энийг бас ярих асуудал байх үзэж судлах. Улсын цэцэн тухай. Цэц яага шууд их судлалын уралдаанд хэлцгээр. За ерөнхийдөө Монгол Улсын ерөнхий сайд цэцэд асуудал өгсөн тохиолдолд цэц автоматар шууд маргаа үүсгэх юм байна. За тэгээ маргаа үүсгэснийхээ дагуу их судлалын 3 дахь өдөр хуралдахаар болж байна. За тэгээд асуудал мэдээж цэцийн хуулиас эснийхээ эрхийн хүрээнд хуралдаад явах. Эндээс гишүүд мэдээж очиж тайлбар өгнө. Өчигдөр намын дараа ерхий нарийн бичгийн дарга уулзаад бүлийг бас борлох курс шийдвэр гаргасан гэж байна шүү дээ. Тэр бас шийдвэр хүрээгүй гэж ер нь нөхцөл байдал бас эдэртэй байгаа шүү дээ. Эдэртэй байгаа. Өнөөдрийн байдлаар тамга тэмдэг авсан дарга бол амар эслэн гэдэг хүн байгаа. Тэр утгаараа баг хурлын шийдвэрээр намын даргын ажлыг өнөөдөртөө хийж байгаа. Ерхий нарийн бичгийн дарга Содбаатар гэдэг хүн байна. Энэ хоёр хүмүүс мэдээж нөхцөл байдлын хүрээнд зүгээр суугааг байх. Бас тодорхой хэмжээнд уулзалж байгаа. За энэ хүрээндээ тодорхой бодлого шийдвэр гаргая. Ер нь цаашдаа ямар маргаан шийдвэргүйгээр тэр тусмаа улс орны нөхцөл байдал хүнд байгаа юм тохиолдолд намын бүлэг болоод удирдах зүйл ямар шийдвэрүүд гаргаж явах юм гэдэг талаар ерхий уулзалт хийсээр би ойлгох хэрэгтэй. Намс үйлчлэлтийн бэлтгэл байдлыг өнөөдөр хурлаа хийлээ. Монгол Ардын нам бол үндсэндээ 3-7 хоног дараалсан хурал хийсэн. Энэ нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд биш үү? Та бүгд санаа зовж байна уу? Бид нар асуудлуудыг тухайн үеэр яриад явж байгаа шүү дээ. Зөвхөн намын бүлэг гэдэг асуудал бас биш. Бүлгээс гадна бид нар чинь байнгын ороонууд дээр ярьж байгаа. Ер нь бүлэг дээр энэ төсвийн тухай асуудлуудыг бүхэлд нь ярьсан. Үндсэндээ төсвийг дэмжээ цаашаа хилцээд явъя гэдэг дээр Монгол Ардын нам шийдвэр гаргацсан шүү дээ. Тэгэхээр одоо бид нарт юу тулаад байна гэхээр бүлэг гэхээсээ илүү ажлын хэсэг байгуулах ёстой. Улсын хурлын дарга орж байгаа хүнээс бүлгийн төсвийн ажлын хэсэг байгуулагдана. Энэ төсвийн ажлын хэсэгт бүх намуудын төлөөлөл болоод бүлгүүдийн төлөөлөл орно. Энд бүх асуудлууд ерөнхийдөө бэлэн байгаа гэж харж байгаа. Яагаад тэгэхээр бүх бүлгүүд дээр төсвийн тухай асуудлуудыг ярьсан. Дээрээс нь байнгын ороонууд дээр ярьсан асуудлууд байж байгаа. Тэгэхээр ер нь багцлаад хамгийн гол шийдвэр урд өмнө бид нарт бас хийдэг байсан шүү дээ. Яг асуудлыг базаад
ажлын хэсэг дээрээс бол шийдвэрүүд гараад ингээд гараад явна. Хоёрдугаар нэг зүйлийг хэлэхэд бол цаг хугацааны хувьд бол оройтод байгаа асуудал бол байхгүй. Бид нэг одоо процедурын хувьд бол нэг процедур нэмээд явуулсан. Бүлэг төсөв хийлцэг. Тэгэхээр тэрэнд л нэмэгдсэн байгаа болохоос биш яг үндсэндээ бол яг цаг хугацааныхаа дагуу бол хилцээд явж байгаа. Хуулиараа улсын хурлын даргын Монгол Ардын намын бүлгээс томилж нэрийг оруулах хэрэгтэй. Тэгэхээр бүлэг хурлахгүй бол их хурлын даргын томилгоос хойшлох гэж ойлгохгүй. За тэгээд тэр үед болохгүй тий.